Зохиолч Мишгийн Жавган 9 хүсэл 2 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг. Чимд дорж жин үдийн халуунаас урьтан тэмээгийн цуглуулж авахаар морио гуйдан давхиж байлаа. Булгийн хэц хэмээх буттай дүгнэгэр гэхээр барагдана гэж байхгүй 70 сархиныг оргисон олон салаа жалгатай нь залхуутай. Нэг хамар дээр гарахад цаана нь дахиад л жалга салаа хөндлөн хамар үргэлжлэхийн гадна шар цэцэг алгалсан том үхэр бутнууд огтон сэндийлсэн гэрийн бойрон чинээ овгор улаан шороонууд алхам тутам тааралдаад шуудхан давхиж болохгүй нь ярвихтай ажгуу. Шин нутагт ирж буусаар тэмээн улам тогтвор орж урагшаа 3 гашууны бударганд хоолой хойшоо булгийн энэ буттай хэц хоёрын хооронд оргонон өдрийн халуунд нуурын зах бараадан хөвтөөд амар байх болсон авч луузан өвгөн тэмээгийн усаар цангаахгүй байх хончилж хариулах хоёрыг юунаас эрхэмлэж малаа дурангаар хариулан ус хужирт оруулахыг маргаадар гэж хойш тавьдаг залхуу зарим малчдыг нэг нүдэрээ ч харах дургүй хүн байсан нь чимд доржийг аргагүй дүүлж яваад л байхаас өөр үггүй байлаа. Нутгийнхны ярианаас үзвэл ноос ус авах, төл бойжуулах мэтчлэн тэмээний эд ажлын үе нугарч тэмээчин хүмүүсийн хөлжиж суух цаг хэдийн болсон. Бодийн төл тэр дундаа ботго хэдийн гараас гарч тэнгэр дуугарчсан тул ботхны хүзүү аль эрт өвсөнд хүрсэн. Одоо намрын салхинд хөтлүүлэхээс нааш алхайж суудаг цаг гэлцэх атал. Энэ өвгөн л намжир тайдаа өөрийн зүгээр суулгахгүй гэсэндээ ажил удаад байх шиг бодогдсон. Зарим жаахан ядарч нозоорсон үед нь чимд доржид яршигтай санагддаг байлаа. Тэгвч чимд дорж аав ээж ах зах хүний үг сургаалаас гажиж үзээгүй хөө болохоор давхаад л байж. Тэр тусмаа өнөөдөр луузан өвгөн сум орж сүүлчийн ноосоо тушаах болж чимд дорж ганцаар тэмээ цуглуулах ажилдаа үлдээд давхиж буйна энэ. Тэрээр өглөөнөөс хойш луузан өвгөнд ноосыг ачилсан хөдөлгөх гэсээр аажуу мордсон. Бас анх удаага тэмээнд бие даан явж болохоор энэ нэгдлийн хизээ язааны туршлагатай малчин болчихсон мэт санагдаад яг л луузан өвгний байдлаар явах гэж их цаг авч байлаа. Юуны урд луузан өвгний оройд нь ёс шиг хурж хол ойрыг хардаг өндөрлөгхөн гүвэн дээр гараад мориноос буун сулбуурын үзүүрийг дахин завсраа хавчуулан хормойгон тавшуургадж суулаа. Тэгээд өврөөсөө хуучин хүрэн чисчүүнд хүүхэд манцуулахаас дутуугүй нандинан боосон нэг нүдний дуран гаргаж эргэн тойронд хараа сунгалаа. Чимд дорж угна мал ах үед зориулан хээр хөдөө дуран барьж үтсэн үгүй. Аав нь алдна хагална гэд хавтуулдгүй байсан тул хаяа нэг нууцаар авч гэрийн сүдэрт юм уу барааны цаана суугаад ирж яваа морьтой хүн саахалтынхны байр байдал мэтийг дурандаж их гэзтэй улаан хээр морьтой наамал гуталтай шар дээлтэй хүн шуудатай юм тогсон мэт хоёр хөлөөрөө давтсаар айсвэ. Энч лав чойдог гуйгаас зайлахгүй. Саахалтын уян дээр эмээлтэй 3 эмээлгүй 1 бүгд 4 морь байна. Чойжуугай өдийд яасан ч гэртээ сууж байхгүй дээ. Нөгөө хоёр нь чоймблгуй даваа хоёрын морь биз. Эмээлгүй нь бадвал чойжуугай нусгай жаалын морь байж таарна. Сүхт орж үд болтлуунтаад өдөрт ганц удаа хонио эргүүлдэг юм гинлээ. Тэгтээ бүр өрөм өхөөс нааш босдгоо гэсэн. Эднийхэн тэгэхээр гаднаас хүн ирээгүй юм байх нэ. Хорлоо эмээ их яаруу бачуу орж гарч байх чинь жаахан ууртай байна да. Тэр мөрөн дээрээ байсан аргийг аваад шидчихлээ. Энэ мэтийн юм хардаг байлаа. Гэтэл одоо болоход ойр хавийн бут дэрс тэр байтугай хонгор зул цэцгэн дээр суусан эрвэхээ хүртэл шар далавчин дундах хар толбон үзэгдэж байх мөртлөө баруун хэрэн наан байгаа хэдэн бараа юм тэмээ адуун ялгархаас цаашгүй. Ядаж тамга тэмдгийг харж байж өөрийн хүнийхийг ялгадаг баймаар юм.
Түүнээс биш дурангийн хэрэг юу гэлээ? Харааг нь тааруулж чадахгүй л байгаа хэрэг байхаа та. Гэж бодоод дурангийн хараа тааруулагчийг хоёр тийш нь эцэст нь тултал мушгиж үзлээ. Холын хоорон, ойрын хоорон ч харлаа. Баях байдаг хэвээрээ. Тэгээд энэ олон адилхан нүцгэн хөх тэмээдийг яаж ялгаж таньдаг байна? Ядаж элдв өнгийн дүүжинтэй нь бол өөр хэрэг. Миний нүд бусд хүнийхээс ийм их муу юм бах та гэж хүртэл бодлоо. Үнэндээ чи чимд дорж одоогоор өөрийн хариуцсан тэмээдийг дурангаар байтугай тулж очоод бүрэн таньж ялахгүй билээ. Тэгэлэр дурандаж суугаад ямар ашиг байх вэ? Мориндоо мордож урд өдрүүдэд ихэнх тэмээд нь хүрэх газар чинь тэр гэж зааж өгсөн мэт байж байдаг будтай ховл руу давхин өнгийвэл тэнд арваадхан тэмээд хэвтээ босоо хивж бусд нь бараа чиггүй очиж ганц удаа толгой даан тэмээ цуглуулахад нь ийм хисаантайгаар оргон отсон тэмээний муу санаатайг бодхоос гомдмоор санагдчих. Арга буюу цааш хэсэг бусгаар тэмээл харагдвал давхин очисоор байлаа. Өөрийнх мөн бишиг бүүмэт дандаа л адилхан нүцгэн хөх биетэй хоёр бүх дөрвөн хөл туулай хамартай ийм том амьтанд даанч чамлагдмаар тургүй богинохон сүултэй амьтад. Хүний өөрийн гих ямар ялгаа байна? Урд өдрүүдийн цуглуулсан тэмээд ч бас ялгаагүй. Үүнээс үүдэн тэмээний сүлийг ядаж морныхтой сольчих бол арай сүр ормоор санагдана. Гү ядахна нохойны тэр сангарцагласан өтгөн сүлтэй сольж үргэлж саадгалж явдаг болгоол музейд үдсэн урдын эхнэр хүний толгоон эвэр шиг ч юм уу ташаагаан тулсан хүн шиг арай сүржин болмоор санагдана. Энэтэй холбогдоод тэмээ буганд эврээ алдсан тухай домог санаанд нь орлоо. Тэгээд зайлуул энэ тэмээнүүд номоогоосоо болоод хамаг юмаа амьтдад алдаж дууссан хэрэгээ. Түүнээс биш ийм сайхан ханхар том амьтанд яавч ийм годойсон богино сүүл байх учиргүй гэж бодоод тэмээний алдсан юмсыг эргүүлэн авч өгч гоёх төлөвлөгөө дотроо боловсрууллаа. За юуны урд бугнаас эврийг авч өгдөг хэрэг. Тэгээд адуунаас сүүлийг авч өгье. Цасанд их улдаж тавган цоордог юм гинлээ. Дөрвөн тавхайд нь цана хадаж өгөөд нэмгэрх юм уу? Хугархаар нь сольж өгчвээ. Зааны соёог авч өгч аманд нь хийвэл сүр орно доо. Зогдрын их сүржин эр арслангийн шиг болгоно. Тэгэхээр бүх нь гологдох байх. Хоёр бүхэн дээр нь тогсын тэр сайхан дэрвгэр өдийг баярлуулна байгаа. Чимд дорж хизээний иймэрхүү юм бодох ярих дуртай хүүвлээ. Энэ талаараа болдтой дүүх агаад мань хоёр анхнаасаа ийн дэврэн бодолтой хөтлөгдөн ярьсаар хоёул мал дээр тэр мөртөө бүр нэг сум нэгдэлд хурж иржээ. Чимд дорж энэ мэтийг бодон таарлдаж харагдсан тэмээ бүрийг гэрээдийн хөөсөөр цааш явж байлаа. Нэг хэсэг тэмээ харагдахаар нь очоод автал цаана бас нэлээ зайтай газарт хідэн тэмээ харагдахад дутуу орхичхож байх шиг санагдан очиж авах гайл давхина. Гэтэл цаана бас л 7-8 тэмээ. Тэгээд л цааш нь бас ахих хэрэг гарна. Ингэсээр яваад хаа гэж хүрснийг бүүмэт. Нар баруун руу тонгойх үес сая нэг юм эргэлээ. Хамгийн цаад захт байсан инг тором голдуу 12 тэмээг туусаар түрүүчийн явсан зам дагуугаа эргэвэл гэрийн зүг хөөсөн тэмээдийн зарим нь байрандаа байна. Зарим нь салхи сөрөөд замаас нэлээд гажчихсан байна. Харин зарим нь бараа сурггүй болж өөр хідэн нэг тийш далдын юмд хөтлүүлсэн мэт бутны толгойч юурахгүй цовж явна. Тэр бүхнийг цуглуулах эмхлэх гэсээр байтал тэмээ услах байтугай гэр өдөөч хурч хон чадмааргүй оройтож унж яваа олойрог эзэд хүрэн морныхоо ташаанд ташуур хайргүй буулган тэмээдээ шавдуулан
жонжоогоор нь туулаа. Нэг гүвэд авч явтал ард нь гинт морин туурай тажигнав. Цочин эргэж харвал хуучвтар цэнхэр бүрх малгай сагалдаргаар нь хүзүүнээсээ өлгөн ар сэрвэн дээрээ хаяж элбэг хүрэн дэрлэгний өрөөсөн ханцуг сугалдаргалж өмссөн ширвээ сахал ширүүн харцтай дунд хэр насны нэгэн эр нарийн шилб босоо сагаг зормол имшиг хөөрхөн толгойтой сартай хонгор морион бахардуулах шахам амьсгаа тулж цагаан хөөс сагтал нь хөлрөгсөөр давхин ирээд уур уцаартай царайгаар толгойноос нь хөл тэр байтугай унсан морь тогсон эмээлийн хүртэл нэвт шувт гүйлгэн харав. Та сайн байна уу гэвэл байна гинүү гэж аманда нэг юм битүү хатуу гүнгэсгээд. За залуу алдар нэр хэн билээ? Ахуй нутаг хаагуурв гэж тоомсоргүйхэн асуув. Нутаг энүүхэн хойно нэр чимд дарж гэж санж бодсон юмгүй хэлтэл ирсэн хүн мориндоо ташуурган ухс хийж тэмээний урд гараад. За залуу минь санаа байвал санаагаа хэл. Манай хэдэн тэмээг үдээрийг өвчж авах гээгүй юм бол өөр нэмэргүй ноосоо бүрэн салаагүйгээр нь харин энэ пагм хөгшний хоёр атыг аваад явдаг нь юу юм гэхээс гэж шартаахан хэлээд тэмээн дундуур хутгачин тэнж тэр дундаас тэндээс энэ хүртэл тарган морь хагалах шахталтай хүлсний чинь тооцоон бай гэхэд халуун зун намраар тэмээ ирчээр нь туулгаж тавгийн халааснаас сойлог алдаад эндээшээ хамуурхад хүрвэл чамтай ярина шүү гэх омогтой дуун чихэнд хадсаар л байлаа. Тэр хүнийг гинт ухс хийхэд унсан морин хөөрөн бас хамт ухс хийж чимдоржин хоёр хөл нь гоцоож ирээд газардахын наахнуур тогтон мориныхоо амтай ноцолдож байсан тул тэрээр эхний зарим үгийг дуулсангүй сүүлчийнх нь үгнээс хүний тэмээ хөөж гэдгээ мэдэн нүүр хийх газаргүйдээд тэмээг нь ялгалцсангаа би сая ирсэн тэмээгээ сайн танихгүй хэмээн учирлах гэтэл хурцхан зантай байрын тэрээр ийм залуу хунаараа хоёр нүд чинь цийчхээ юу саран дэвсгэртэй 100 цай тамхтай айл энэ хавьд манайхаас өөр байхгүйг мэдэхгүй юу хийж байсан юм чам зэргийн жулдраа хүү байтугай нам засаг амьда малтай байхыг хориглоогүй мааху бүү нүд үзүүрл гэх мэтээр аагчин хашгирч юмны учир байдал ойлгох янз ер үгүй. Энэ нэгдлийн тэмээд чинь айл айлаас ирсэн болохоор янз бүрийн л тамхтай юм байна шүү дээ. Зарим нь гуй ташаанд зайгүй янз янзын тамга гэж чухамдаан саран дэвсгэртэй 100 цай тамга гэгчийг мэдэхгүй боловч бие өмгөөлсхийн мэддэг царай гаргаж хэлбэл сайхаар гүйр гэгэн цагаан өдөр гэрэл шар наран доор дээрэм хулгай хийж эцэст нь барин 50 худлаа хэлж байдаг яасан задарсан бодоо вэ чи хэний хүүхэд вүлээ гэж омогдон шүлс үсэргэж өө дуруугаан загансаар тэмээгээ ялган хөөж одов. Чимд дорж төрүүчийн айж ицсэн дээр саяын хулгайч дээрэмчэнд хүртэл муугар дуудуулсны гомдол хорсол нэмэгдэн зүрхэн цээжиндээ хүчтэй тонгочих шиг болж нүдэнд нь нулимс зээлэн тууж яваа тэмээн хүртэл үзэгдэхтэй гүйтэй явлаа. Хүн учир явдлаа ярих гэсээр байтал хэлгүй хүнтэй дээрлэхэн харьцаж байгаа юм шиг тас тайрч хулгайч зэлгийч дээрэмчин тонуулчинд хүртэл муу хэлснийг бодоход сэтгэл ёр тайвшрах янзгүй гартаан таарлцсан бүгдийг тас базмаар сарагдж байв. Ийхүү мөнгөн сар явж тэмээгийн услах нь байтугай гэртээ шар гэгээтэй уралдан ирвэлээ луузан өвгөн. Тэмээгийн услаад ирлээ гэсээр уяан дээрээ бараг зэрэг буужээ. Тэгээд түүний шавар хөлсөн хатаж хөлн сүлдсэн морь өөрийн уруу царайг ажаад мориноос буумагц өөдөөс нь айсч. Хүүхэм чи чинь хашаалга болов. Тэмээд маань өдөржин усан дээр шаваатай амьтны хараал идэж. Луузан өвгөн хизээний нуур тоодгүй худгаас малаа усалдаг зантай. Тэмээд нь ч тэгээд сурчсан юм байж. Юу гинэ? Би тэмээгээ ирээд гэдэл бүхэл явсан хийснээ тоочв. Нэг гэмн энд ирсээр газар усны нэр төдийл сонирхч мэдж яваагүй тул ганц булгийн хиц хаан ч хүрсэнгүй. Нэг буттай хоолой гатлаад бас цаана хоёрыг гатлаад буттай хэр дээр гараад бас цаад хэр дээр нь гараад гэж яриад одоо хүртэл дүр төрхөн нүдэнд нь үзэгдэж дуун чихэнд нь хадсаар байгаа мөнөх омогт ирийг л ярьсангүй.
бусдын бүгдийг тоочлоо. Дээдээ бүтэлгүйэр юм да чи ер нь. Намайг хөдлөх гэж байж яаралгүй явсан болохоор тэмээд чинь нар дээр хөөрч халуун шатж эхлэмэгц ус руугаан зөрөөд цуваад ирсэн байна шүү дээ. Хоёр торомтой ингэтээ 7 тэмээ алга байна. Бусд нь байна гэж луузан өвгөн хэлснээ. Чимд доржийг нүд нь орой дээрээ гарах шахан. Би тэгвэл сая нуур руу 60 тэмээ туугаад ирсэн шүү дээ гэхэд цогн дээр гიშгсэн мэт болж. За бүрч мундраа худахжээ. Өөр сууруудын баахан тэмээ бэлчээрээс нь хөөгөөд ирж таарлаа. Эцэд нь эрэл сурал болж хэдэн морь тасдах сольтой хэрэг гарчаад юм. Тэгээд эд чинь чамааг биш намайг л хараана. Бүчээр нь хаана хүрээд ирсэн хүн бэ? Манай тэмээ бол их л холдлоо гэхэд улаан худгаас давхгүй гэж яозгүйхэн хэлээд дотроо муу хүн зарсан хойноо өр гэдэг ийм хань хамсаатай байснаас дангаараа шогшиж байсан дээрч байж үдээ. Хин ер харах царайнаасаа дүүнгдүү хүүхэд юм гэж тоомжиргүйхэн бодсоор гэртээ явж оров. Чимд доржийн тавгүй байсан сэтгэл бүрч нэмэгдэн хямарч гэртээч ормооргүй санагдлаа. Эргэн тойрныг шөнийн гүн харанхуй нөмөрч огторгуйгаас тоо томшгүй олон амтан түүний урагшгүйг шоолон анивчих шиг одод жирвэлзэн. Хажууханд энгний гонгнон инхрийлсэн дуу, ботгоны гонгнон хүсэмжилсэн дуу сонсогдож, хаанигтээ морин төвөргөн пижигнэн хаяа чулуу торхийлгсээр улам тодрон байх нь ойртон айсвыг илтгэнэ. Бас эл чимээг сонссон бололтой зэрэгэлдээ хотын нохой чагнан зөнсөн өнгөөр залхуутая хөв хууцна. Өнөөдрийн болсон явдлыг эргэн санах бүр дотор бачууравч. Зуны шөнийн сэвшээ сэлэх үе өөдөөс нь цацагтан сэргээх гэж ядах шиг болж хөдөө нутгийн цэнгэг агаар уйтай бодлын ариутгах гэсэн шиг цээж тэлнэ. Гэнт нүдний үзүүрт юм гялсхийх шиг болоход түүн рүү анхаарвал нэг од огторгуйн гүнд зурсхийн живж усан тайсан чулуу шиг алга боллоо. Үүнтэй хамт муу бодол нь арчигдан арилах шиг сэтгэл нь уйдхар гуниггүй саруулхан болоод өөрийгөө голох нэгэн сэтгэл төрөөд ирэв. Нутгийн овоо толгой жалгас судаг нуур ус ухаагүй тал хөндий бүхэн нэг нэртэй байдг нь ч аргагүй л учиртай юм байна да. Кичнээн олон сайхан гүвэ толгод хотхор байна бдэ. Үүнийг мэдэхгүйгээр мал маллна гэдэг саншгүй юм байна. Алдсан малаан ирж сурсан ч айл амтнаар орж хүн зонтой уулзах болсон ч өвлжөө буу цаан заалгаж нутаг бэлчээр харсан ч хүнд малын сураг хэлээд өгөх гэсэн ч газар усны нэргүй бол яаж ойлгуулах вэ гэж санахад хар багад аав нь дагуулж явах бүртээ эргэн тойрны газрыг нэртэй устай түүхтэй намтартай нь зааж хэлж газар усны нэр гэдэг чинь нутаг орны лавлах толь бичгэлэг гэсэн үг шүү дээ хүмүн. Газар усны нэрийг нэгднэггүй мэдснээр явах хийх ажиллааж товчилж болно. Тэр байтугай эрдэн уур хайж нээж болно. Шохойд, билүүд, зэст, оюут, төмөрт, хүдэрт, мөнгөт, алтад, зосон, тосон гэд ингэж нэрлээд байдаг чинь айгуулвал хөрсөн доорх баялгаараа нэрлэгдсэн тэр бага. Нэрнээс нь бодоод ухаад судлаад ирэхээр юу ч гарч болно. Манай энэ алга овоотыг харахгүй юм. Хичнээн янзын шороон будаг гарч байна вдэ гэж аав нь ярьдаг байсан санаанд нь орлоо. Нэрэл лавлах толь бичиг, нэвтрхий толь бичигч гэсэн болохоор юм аа. Гэтэл би энд ирээд хичнээн хоноход булгийн хиц 3 гашууны хоолой сүүжээс өөр юм байдаггүй. Хүнээс ч асуудаггүй. Хүн ч над тэлдэггүй. За та маргаадраас л гэж бодоод гэр өөдөө шуудран алхлаа.
2 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг төгсөв.